Дараагийн мэдээ. За ерөнхий сайд зандан шатрыг огцруулах албан бичгийг өчигдөр Улсын хурлын дэд даргад өргөн барьсан мэлээ. Тэгвэл Улсын хурлын дарга Амар Баясгалан албан тушаалаас огцорч шалгуулах асуудлаар Улсын хурлын хамгийн газарт ямар нэгэн албан бичиг ирээгүй гэдгийг Улсын хурлын хамгийн газраас мэдгдлээ. Хэрвээ ирсэн тохиолдолд үндсэн хууль заасны дагуу хуулийн хугацаанд заавал хэлсэн гэдгийг онцоллоо. Үндсэн хуулиараа болно. Засгийн газрыг буюу ерөнхий сайдын асуудлыг ямар ч цаг үед орж ирсэн энэ бол үндсэн хуулиараа хугацаа заадаг учраас үндсэн хуулиараа олгогдсон үүрэг нь. Улсын хурлын даргын асуудал нэгт бий яхад лээ. Улсын хурлын даргын асуудал орж ирээгүй байна. Хэрвээ орж ирэх юм бол ахаад эн чинь өөрөө дэгэр ер нь хурлын даргатай холбоотой асуудал, шүүхийн ерхий зөвлөлттэй холбоотой асуудал, ерхий прокурорыг зөвшөлдөх асуудал, цэцгийн гишүүнийг томилох асуудал гэдэг бүх зүйл одоо манай энэ чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дээр яаж асуулт суухын, хэдэн минут хилцхийн, хэд өдрөөс хилцэж эхлэх ёстой ингээд бүгд нарийнхан зохицуулсан байдаг байхгүй юу? Хууль зүйн дотоод иргэн сайдын асуудал товд орцсон явж байгаа шүү дээ. Энэ 7 хоногийн 5 дахь өдөр эхний асуудал чуулганаар орохоор товд орцсон явж байгаа.